За өчигдөр шөнийн 4 цаг 15 минутын орчимд шөнийн төлөвийн сурвалжлах групп төв зам дагуу багшийн дэдийн уртхан талд явж байгаад за Сүхбаатар дүүргийн замын цэгдэг хэлцсэн албаагчид жолооч нарыг үлээлгэх арга хэмжээ өгдөж байсантай таарсан юм а. За тэгэхээр яг одоо Улаанбаатар хотод шөнийн тэг 4 цаг 15 минут болж байна. Тэгэхээр яг багшийн дэдийн уртлын за Сонор плазагийн уртлын замд төв зам дагуу болвол тос дүүргийн цагдаагийн хэлцээс болвол зам цагдаагийн хэлцээс болвол яг одоо согтуу жолооч нарыг согтуугаар тээврийн хэрэгсэж жолоодж байгаа болон за ямар нэгэн зөрчлөө жолооч байна гэх юм энд бол үлээлгийн арга хэмжээ явагдаж байна. За тэгэхээр гадуур бол бас ямархуу одоо хэрэг зөрчилтэй байсан. За согтуу жолооч нар хэрэг тээврийн хэрэгсэж жолоодж явсан тухай одоо албаны хүний мэдээлэл та бүхэнд одоо хүргэх гэж байна. Тухайн үед цогтуугаар тээврийн хэрэгсэж жолоодж явсан жолооч нар төдийлөн илрээгүйч за өчигдөр шөнө нийтдээ шалгалтын явцад нийслэлийн хэмжээнд 57 жолооч цогтуугаар тээврийн хэрэгсэж жолоодж байсныг илрүүлэн саатуулсан байна. За нийтдээ 300 орчим зам тээврийн осол гарсан тухай албаны хүн мэдээлж байсан юм. За мөн Хавуул дүүрэгт 27 настай эмэгтэйг мөрөгчгöd зугтсан бенз марк автомашины жолоочийг илрүүлсэн тухай мэдээлэл өгч байсан юм а. Өнгөрсөн шөнө буюу 2016 оны 1-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын замын цэгтэн газрын жижиг шуурхай удирдлага хэлцээр нийт бодлого мэдээлэл 329 хүлээн авсан байгаа. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 275 дуудлага бүртгэгдсэн байна. Хөдөлгөөний аюулгүй байдал ашигладаг жамсраг гэмтэрэг 7 бүртгэгдэж 7 хүн гэмтсэн согтруулах өнөөний зөвлөх хэрэгэлсэн үедээ гудам замын хөдөлгөөнд оролцож явсан 57 жолоочийг журмлан гарч болцохоос илэрхийлж судалчлан сэргийлж ажилласан байгаа. Өчигдрийн хувьд гэвэл Хавуул дүүргийн нутаг Тов ангийн гудамж Хавуул Таавар барилгын зүүн замд бенз марк автомашины жолооч нь явган жоршиж 27 настай эмэгтэй Жийг мөргөж одоо гэмтэн хэргийн газрын орхиж явсныг шуурхай ирэн сурвалжлаж тухайн автомашины жолоодж явсан эм гэгч үлдсэнийг тогтоо илрүүлэн шалгаж байна. Мөн хөдөөр нутагт гэж үзэх юм бол Өмнөговь аймаг Баян овоо сум Ухаа хуудгийн уур хагаас гашуун сухад хүрэгцэн Hyundai Gres марк автомашины жолооч эм нь Nord Benz марк автомашин Тэ жолоочтой автомашинтай мөргөлдөж жорчигч 29 настай эрэгтэй Д нас орсон байгаа. Мөн бидний сурвалжлагаар явж байх үед Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулиас хүнсний 4-р дэлгүүр орох замд замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөний улмаас осол гарсан байлаа. За шөнийн төлөө сурвалжлах групп сурвалжлага хийгээд явж байтал за МОС эдийн засгийн сургуулиас хойшоо хүнсний дөрвөлөө иргэдэг зам дээр бол цагаан зураас давсан байдалтай 2 машин бол осол гаргасан гэдэг зогсож байгаа тохиолдлыг та бүхэн харж байна. Тэгэхээр жолооч нарт анхааруулж хэлэхэд замын хөдөлгөөний дүрмийн баримтлалгаас болж шөнийн одоо энэ баг үүр цайжихын үед бол бие биендээ ингэж ажиллаудаж одоо эд хөрөнгөөр охирж байгаа асуудал бол бас гараад байна гэдгийг дахин одоо энэ ослын одоо дүр зургаар та бүхэнд анхааруулж байна. Тэгэхээр энэ крус машины хувьд бол замын цагаан зураас давж ирэх гэж бод араасаа ирсэн одоо машиныг бол шахаж зураас давуулан улмаар бол энэ хоёр машиныг оронд аваар гарсан байдалтай. Ийм байдалтай байгаа учраас үзэгч та бүхэн жолооч иргэд та бүхэн ч гэсэн бас замын хөдөлгөөнд соёлтой оролцоо гэдгийг та бүхнээс дахин хүсэж одоо уриалах байна. Тиймээс жолооч иргэд та бүхэн орой үеийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо сэлүүхэн замд дөрөнгүйхэн зөрчдгөө болмоор авах юм. За бид энэ талаар цаг тухай бүртэн анхааруулга хийдэгч зарим хэнэггүй жолооч нарын жихнийх нь хажуугаар өнгөрдөг бололтой юм а. Наандаж ид хөрөнгө за цаандаж эрүүл мэнд амь насаараа хохирох аюултай тул жолооч иргэд та бүхнээс замын хөдөлгөөнийхэн дүрмийг баримталж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг уриалж энэхүү сэрэмжлүүлэг мэдээг шөнийн төлөвийн зүгээс хүргэж байна.